9-ийн аялал адлын явдлаар дөөрөн байсан сарыгаа үдээд бүр ч илүү гайхамшигтай 10 сарыгаа тасаад авцгаая. За энэ сарын хувьд ер нь сар болгоно л би яаж хийж байгаа л нэг зураг өөрөө зурчамсан гэж хүсдэг л дээ. Тэгээд өөрөөсөө давсан айхтар том юм руу мацлаа. Тэгээд ард нь гарсныхаа дараа олон зүйлийг сурлаа. Нэгдүгээрт нь хэрэг сонирхож байгаа бол хэрэг тэмүүлж байгаа бол нэг удаа зориглол үзчихсэн тэргээ тэгжээж би чадахгүй юу сурах юм бол болчих юм байна. Эсвэл огт бүтэхгүй юм байна гэдэг нь л тодорхой болно. За хоёрдугаарт нь болохоор ямар ч зүйлийг хэрэг бид яг яаж хийдэм бэ гэдгийг үйл явцын сурах юм бол заалах юм бол нэгсэндээ боловсрал сургалтаар дамжуулаад сурч болох юм байна. Хөгжиж болох юм байна. Тэр нь өөрөө хөгжлийн гайхамшиг байна. За 3 дахь нь болохоор хэтрүүлээд хэрэггүй гэдэг зүйлийг сурлаа. Яагаад гэвэл би энэ манег дөөрөөгаад энэ гайхамшигт ерөөсөн тийм төсөөллийг бий болгох зорилготой реализмын биш энэ зургийн арга техникийг туршиж үзлээ л дээ. За тэгээд ийм гоё өнгө хөдөлгөөн тэр сэтгэгдэл мэдрэмж гэсэн зүйл рүү илүү анхаарсан байдалтайгаар зураг зурж үзлээ. Тэгээд энэ зургийг харахад нэ хэрэг ингээд будга аваалал байх юм бол ховорол хизээч дуусшгүйгээр уурахаас боломжтой. Тийм учраас яг тодорхой зогсох ёстой цагт нь за болигээд зогсох хэрэгтэй юм байна. Тэгэхээр нөгөө бүр гоё болж исэн юм маань алдагдах тийм аюултай байсан. Тэгээ миний хувьд болохоор энэ зурган дээр бол яг энэ мөчөд зогссон бол ямар гоё юм бэ гэж хэлмээр мөч бас байгаа. Тийм учраас би дөрөвдөх зөвлөгөөгөө юу гэж өгөх вэ гэхээр өөртөө зөөлөн хандаа, өөрийгөө өршөөж сур. Үгүй яахав дэх хүн алдаал яг энэ мөчөдөр одоо энэ зүүн дээд буланд байгаа хөөрхөн сараан цэцэгнүүд маань будаг нэлсаараагаас үлдээ танигдхаа болоо тэгээд тэр будагны ард ороод алга болцсон баггүй юу. Тийм алдаа гаргасан л та. Гэхдээ эндээс би юу сурсан бэ гэвэл одоо энэ будагнуудыг давхарлуулан ингэж гаргаснараа тийм маш тийм гүнзгий тийм ерөөсөн гой мэдрэмжийг тосон будгаар хүртэл бий болох боломжтой юм байна. Яг тосон будаг метаас ингэж зурж болд юм байна гэдгийг би мэдээд авцсан. Тэгээд энэ зурганаас яг энэ өнгө будаг за тэгээд бас хүний тархины талаар их олон зүйл үзлээ ойлголоо л доо. Юу вэ гэхэлэр энэ бол зөвхөн л хідэн будаг л нялзаачихсан цаас ахгүй. Гэхдээ хүнд юу гэж харагдаж байгаа юм гэхэлэр ямар нэгэн тийм гоё усан мандал дээр сараан цэцэг хөвж ийн гэж хараад байгаа байхгүй. Тэр нүнгээр гайхамшигтай хитгэн ийм зураас хитгэн тийм одоо өнгөнөөс хүний тарих ингэж ургуулan бодох чадвар гайхалтай байдаг. За ингээд усан мандал дээр хөвж байгаа сараан цэцгүүдээ 10 сарынхаа нүүр хуудсан дээр нааж чимэглээд 10 сарынхаа төлөлтөнд та бүхэнтэйгээ хамт орох гэж байна. Тэгэхээр энэ сарын хувьд бол 9 сараас тутахгүй маш их ажил үйлчлэл өрнөсөн ерөөсөн сар байхаар байна. Тэгээд энэ 7 хоногийн хувьд би 150 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдгээрийн асран хамгаалагчтай уулзаж ярилцах юм гайхамшигтай мөч намайг хүлээж байгаа. Тэгээд тэдэндээ би бас өөрийнхөө бүтээлийнхаа ер нь дижиг ориглыг бас өргөн байхыг хүсэж байгаа. Тэгээд бицэн сюрпризүүдийг бас бэлдэж байгаа. Тэгээд тэр цаг мөч бол миний хувьд бол маш их нандин зүйл байгаа. Анх миний хүүхдэд хөгжлийн бэрхшээлтэй болоход бол би үнэндээ бусад хүний зовлонг сонсмооргүй санагдчихсэн. Яагаад гэвэл
Миний зовлон надад хангалттай. Тэртээ дөрөв маш хүнд байдлыг би туулж байгаа. Тэгэхээр өөр хин нэгний яг адилхан ийм зүйлийг би сонсохгүй гэд би цухтаад гэсэн. Яг тэгэхээр дэндүүх ачаал үүсэжсэн. Тэр үед би өөрийнхөө зовлонг дааж чадахгүйсэн. За тэгээд хүүхдийнхаа энэ нөхцөл байдал өөрийнхөө хувь тавиланг бүрэн сайн ойлгож одоо миний хувьд би өөрөө бурханд итгэдэг, Иесус намайг аварсан, энэ дэлхий дээр тодорхой шалтгааны дагуу байлгаж байгаа гэж итгэдэг учраас тэр зорилго, тэр шалтгаан яг юунд оршоод байгаа юм бэ гэдгийг маш их шаргуу асууж, залбирч, гуйж тодорхой болгохыг хичээжсэн. Тэгээд миний амьдралын тодорхой болцоод байгаа нэг зүйл нь болохоор би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болчихсон. Үүнийг бол өөрчлөх ямар ч боломжгүй байгаа байхгүй. За мэдээж гайхамшиг үлдээд ерөөсийн аргаар охин маань өнөөдөр ч гэсэндээ бүрэн идэрх боломжтой. Хэрвээ тэр эдгэрлийн гайхамшиг үлдэхгүй байгаа бол бурхны хувьд миний охиныг ийм байлгах нь л зөв зүйтэй түүний төгс зориг болчиход байгаа байхгүй. Дүүл яг юуны төлөө надад энэ зүйлийг жишүүрсэн юм бэ гэдэг хоёр дахь логик асуулт урган гарна да, тийм ээ. Тэгэхээр надад маш их хайртай, охинд маань ч гэсэнтэй маш их хайртай бурхан үүнийг сайн сайхны төлөө зөвшөөрсөн гэж өөрийнхөө хүндээ хэлчихсэн байна. За тэгээд тэр сайн сайхан нь яг юу юм бэ гэдгийг би өөрөө тодорхойлох бүрэн эрхтэй байхгүй юу? Тэгэхээр тэр сайн сайхан нь болохоор ийм зовлонтой хүүхдүүдийг илүү сайн ойлгодог, тэднийг хайрладаг, тэдний төлөө гэсэн тийм зүрстгэлтэй болж жаахан ч гэсэндээ бэлэг барих гэж тэмцэж байгаа. Энэ надаас хангалттай. Би ганц л хүн шүү дээ. Гэхдээ ганц хүнээр дамжуулаад гайхалтай зүйлийг одоо хийх боломж бас байдаг нь харагдсан. Тэгтэл олон хүн ийм зүрстгэлтэй бучих юм бол одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гадуурхдаг ч юм уу, эсвэл одоо ямар нэгэн байдлаар амьдралыг хүндрүүлдэг ийм этгээд хэцүү хандлагаас нурж унах. Тэгээд энэ ертөнц тэр аяараа илүү ээлтэй болох боломж бас байгаа тань л та. За энэ гайхалтай үйл явдлаас гадна бас миний хувьд бол тийм сургалтын захиалга байгаа. За тэр сургалтын дээр би өөрийнхөө зүрсгэлдээ маш их ойр ийм дотн сэдвэр одоо хичээл заахаар бэлтэж байгаа. За тэгээд тэр ажлаа ч гэсэнтэй амжилттай хийх хүсэж байна. Бас яг одоо албан ажлын хувьд ч гэсэндээ их чухал 2-3 ажлын захиалга байгаа. За тэдгэрийг ч гэсэндээ энэ 10 сарда маш амжилттайгаар сайн гүйцэтгэхийг үн хэрэг хүсэж байна. За тэгээд энэ бүх ажлуудаа одоо энэ сарынхаа төлөвлөгөөндөө бичин. Тэгээ миний хувьд бол яг ийм хүснэгтэн сарын төлөлт их таалагдаад байгаа. Тэгээд энэ сар би айлхаар маш энгийн, илүү дутуу юмгүй төлөв хийх хичээсэн. Тэгээд 7 хоногтой хийх ажлуудаа бүгднгийн биччихэд өдөр өдрөөр яг нэмэлт шаардлагатай зүйлсээ бичих, эсвэл тэмдэглэл хөтлөх зорилготойгоор ажиллах гэж байна. За тань ч гэсэндээ 10 сарын төлөлтөнд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.